Nice. Яар чанга чөтсөн үү яасан. Чөөгөө суучсан үг. За энэ удаагийн бичлэг маань оролцоод хөгжийн номер 4 байна. Тэгээд гестээр манай Gramix ирсэн байна. Тэгээд бид дөрөв хоорондоо маш гоё ярилцсан болно. Yes. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр бид дөрөв бусдын ялгаатай байдлыг одоо хүлээн зөвшөөрөх, бас энийгээ хүндэтгэх, тэгээд ялгарлан гадуурхалтын талаар ярих болно. Тэгээд хүн болгон ер нь өөр байдаг шүү дээ, тий. Тэр нь одоо бие мах бодон дээр ч тэр зан чанар дээр ч тэр тийм хүн дээр хүн болгон ялгаатай шүү дээ, тий. Тэр талаар төлөө дөрүл ямарчсан ярилцъя. Би яг нэг подкаст хийчихсэн. Тэгэл гоё ярина. Би том толгойтой. За тэгээд бид гурав бид чааг хэлсэн шүү дээ. Наваа юм мэдээ. Тэч яг энэ хэлээгүй яа. Би баг өөрөө хэлэх байна. За бид дөрөв ямар ч байсан ярих зүйлээ яг 3 хэсэгт хаваад ярилцъя гэж бодож байна. Тэгээд ер нь бол хүн өөр гэдэг тал дээрээс бие махбод тэгээд зан чанар тэгээд бас хүүсийн онцлог яг энэ тал дээр ингээ ялгарлан гадуурхалтууд амар их явдаг шүү дээ. Яг энэ дээр эхлээд ярилцъя. Тэгээд бие махбод дээр бол одоо жишээ нь юм байгаа байхгүй. Одоо нэг хараа мотой хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс ингээд нэг хүмүүс рүү ингээ өнөөгөө хардсан шүү дээ. Тэгвэл нөгөө зарим хүмүүсүүд нь яг ойлгохгүй өөрийнхөө ингээл бодоод манайд руу муу харж байгаа гэж бодвол нэг тийм үйл ажиллагаалцад үүсдэг шүү хүмүүс яваа. Яг энэ тал дээр зэ та гоё жишээ байл. Дараач би амар том толгойтой төрцөө. Малгай таардгүй. Тэгээ ямар том толгойтой юм бэ гэл хүмүүсээс тэгж шүү дээ. Одоо миний талаар нэг өнөөгөө байдаг шүү. Тэгээд миний талаар ч гэсэн өнөөгөө байдаг. Аав өвд намайг том толгойтой байна гэл тэгж нэг лав дээр очиод тэгтэхгүй. Тэгсэн чинь аав нь ийж ийжсэн зүгээр миний хот яваад нэг кил төмс яваад тэр малгаан биш уутан чинь багтахгүй малгаан дээр игээд байд тэр. Зөөж би ойлсон үзээж уутан багтахгүй малгаан дээр игээд. За. Ингээ би жоохон бахта нэг ах дээр хамаадны ах дээр очиод ингээ юм мэрээдсэн чинь энийг ярьж өгчсэн. Чамд зөрөөс өнгөө байд юм байт. Нэг нийтдээ биш ч гэсэн надад ингээ амар үлдсэн байдаг байхгүй. Тэгэд би ер нь том толгойтой. Гэтэ тэрнээс олж нэг амар яаж байгаагүй. Гадуурхахтхан цааш юм. Гэтэ нэг сэтгэлээр бол унж байгаагүй. Тий, уусаа бүгдээрээ л өөр төртөвчтэй. Цаанаасаа уусаа яаж ч болохгүй тийм өөрчилж болохгүй юмнууд бол тийш тий. Бие махбод л ялангуяа өөрчлөлт. Зарим юм нь өөрчлөгдөн. Гэтэ зарим нь л өөрчлөгдөхгүй шүү дээ. Зарим нь яаж ч үсээд өөрчлөгдөхгүй шүү дээ. Одоо миний том толгой бол өөрчлөгдөхгүй. Тарган турхаанаас өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ нэг хүүхдүүд дунд бол бас тэр чинь бас баг боломжгүй зүйлс нэг шүү дээ. Хүүхдүүд нэг амар тийм жингээ барайл тураал таглаа тийм баг байхгүй шүү дээ. Том болсон байна тийм ихээс. Тэгээд би чинь бас жоохон тарган дом чи тарган маран гэл тэгс. Гэтэ би бас яг багтаа юусэн аахгүй нэг жоохон юм X дүүлтэйсэн аахгүй. Тэгээ одоо ч жоохон X л дээ. Гэтэ гайгүй X. Юм мэдгүй өөрөө майжиг болно гэж хүссээр хагаад нэг жоохон X ингэж жоохон зассан юм шүү. Тэгээд ер нь X үл дөрөв бас нэг болно гэж хүссээр байгаа даа. Гэхдээ би өөрөө майжиг бол амар туртайсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Ямар сайн юм байна. Сэн. Тэгээ би X болохоор өөрөө майжиг бол амар хүсдэгсэн. Тэгээ майжиг юм шиг алхасаар хагаад X арай зассан. Мэдгүй. Майжиг болохоор энэ голд нь очиод тэгшиж ирсэн юм байна шүү дээ. Одоо ойлгож. Гэтэ нөгөө нэг ялгарлан гадуур бүгдээрээ адилхан ингээл амьдрах гал төрчөөл тэ. Би махбодоос нь ялгарлаад гарч байгаа тиймэрхүүлтэй. Гэтэ 10 жилд тийм юм амар их байдаг болсон юм шиг л. Гэтэ ер нь хүн ингэдэг те. Ямар ч гоё ингэ төрсөн заавал өөрөөсөө нэг өө гаргаж ирээд тэрийг тэгчихээс гэж ярьдаг те. Тэгээд би том амартай гэж хэлчихсэн. Том амартай. Өө нэр тийм шүү. Бодлоо ирсэн юм аа. Хамар толгой хөл. За одоо чиний юу вэ? Чиний юу? Миний юу минг биш. Ямар за тийм чиний харуулчих. Энийг харуулах уу? Миний чигээд баг бүр багаас ингэ минг тэгээ эн чи өсөөгдгөө. Тэгээд энийг бас би өөр нь болж өгөл байхгүй болгочих юмсан даа гэж бодоод ихтэй ерөөсөө оролдлого хийж байгаа юм бэл тээ. Боддог л эсэр нь л. Тэг чи үсээ нэг жижигэлдүү те. Тэг ер нь бол жижигэлдэггүй байсан. Тэгээ сайн хэдэн сарын өмнө зориг гараад жижигэлсэн. Тэгээ одоо буцаад тэг амар гоё зөгчсөн. Тэг яг одоо бол тоохон байсан л да. Дасаал тэгэл зөгцдөг юм шиг. Тэг одоо бас 10 жил өдөртөө согч нар хитрхи юм манай боли би нэгэ гадуурхдаг болсон юм шиг санагдаад байна. Дээр үес. Миний үед бол гайвуулсахгүй. Тайхтар тийм баа. Жил манай дүүгийн сургууль дээр болдог юмнуудыг сонслоо шүү дээ. Оо юу вэ? Танаа юм хөтж амар юм уу гэж боддог. Тийм. Гэтэ яг одоо сонсоход яг 10 жил хөтөд амар л та. Тэгээд одоо би бүр яг сонсохлоор чихэндээ итгэдэг шүү дээ. Бага юмараа хүртэл ангирна.
Тэгэл байгаа байдлаар хүртэл өнгөрөн хувц хунараас болоод өнгөрөн шинж жүрсдэг шүү дээ. Бидний үед нэг тийм байгаа хөл дээ. Гэхдээ тийм болцсон байлээ. Чи нөгөө хүүхдүүд хөгжиж байгаа хүүхдүүдийн нөгөө сэтгэн бодох нь сайжирж байгаа ч гэсэн нөгөө тал нь бас тэг хөгжиж байгаа юм шиг байна. Уусаа ч гэсэн. Гэхдээ яг бидний үед бас байхгүй гэх юм шиг. Бидний үед хүүхдүүд л амар тэнэг байсан ямар ч байсан. Манай ялч яахгүй. Манай найз амар тэнэг байсан. Одоо бодохоор юу хийж исэн юм бэ гэж одоо тэнэг байсан. Гэтэ тэр дундаа бас ингээд нэг ингээд ялгуурлаад байдаг байсан юм бэл одоо сүүл дутгаад одоо нэг турхаа морхоо хөтөлөөр чурчаак марчаак гэлтэй. Тэгээд тэнгуүтэ бөөнөр тэрэнд инээж минэ гэлтэй. Тэгээд нэг тоодгүй нөгөө тэнцэн инээж яваад. Дээрлэгч ингэж мэдхгүй тухайн үед инээдтэй хөгжилтэй ингээд бодоод байдаг. Тэгсэн мөртлөө тэр үед нөгөө хөгжтөд ямар хэцүү байсан те. Тэрийг бол сүүлд би бодсон. Яг тийм байсан. Нэрмэсээ. Би бас найзуудаа амар тэгдэг байсан юм шүү дээ бодоодсэн чинь. Нөгөө хөлт амар инзэглэж байгаа чаас тэгээд. Хотлаа инээгээл те. Хотлаа инээгээл. Гэтэ ингээд бүгдээр ингээд жок хийж байгаа шүү дээ. Яг нэг одоо нэг доромжилсан маягийн жок байдаг шүү дээ. Гэтэ хизээч тэгж сэтгэлээсээ тэгж бодож тэр хүнийг хараадгүй зүгээр нэг ингээд хайдаа нэг тоглолцдог шүү дээ. Гэтэ бид нэр ингээд яг тэр тухайн үедээ хилүүлсэн доромжлуулсан хүн ч гэсэн өөрөө инээж байгаа байхгүй юу? Өө наагийн хэлтэй тоохгүй. Гэтэ яг дараа нь ингээд инээжсэн ч гэсэн сэтгэл рүүгээ юм хийлгүүлээд байсан. Далд тухамсарт. Дараа нэг ойлгоод дараа нь гинт ингээ наваа нэрээ тэгж хэлжсэн штэ гэж гинт санддаг байхгүй. Тэр үед бол ингээ өөрөө ч гэсэн энийгээл бүгдээрээ амар гайгүй байсан ч гэсэн. Үгээ зүг сонгож байгаа зүг харцсан. Тэр нөгөө жокл хэлжсэн юм дараа нь ирээдүйд өөр нэг хүн serious нэг хэлэхэд тэгэл нөгөө намайг багах тэгжсэн юм би угаасаа нэг тийм байна даа ч гэх тээ. тэрэнд итгэж шүү дээ. Шууд итгэх юм ш. Тэгэхээр ямар ч гэсэн бичлэг үзэж байгаа хүмүүс дундаас энэ хүү зантай байл тэрийг хоош нь татаарай гэдэг байна. Би бас нэг яг нэг жоохон тиймэрхүү төрлийн хүн байсан байхгүй юу? Хүнийг амар хатгадаг нэг юм балер хөхтэй. Гэтэ одоо тэгэхээр болцсон л та тэр амар муухай гэдэг юм амар мэдэрсэн. Оо шээ. Яна аав ээж гэж шүү дээ. Оо аав ээж. Яна. Таад өрөөлгөө ороод байж байгаа зэ. Кремис марк төвч юм. Айки фэн нотч чинь. За сайн байна уу та? Шоо санамсаад идэв бай. За чи тэгвэл даачгүй. Сая бид нар иччихэл байж байна. Найзуудаараа. Хотод яасан бэ? Байж нэг юм хэлчих нэрээ. Юмшлэлээр яагаад нөмө байхгүйсэн бэ гэхээр ер нь бол манай сая орж ирсэн бүгдээрээ кампер явчихсан байхгүй. Тэгээд тэр хооронд бид гурав ажиллаа. Арай нэмэгдэг байна. Бид гурав ажиллаа бадна гэж үлдсэн байхгүй. Тэгээд хитрхи лонли болоод грэмиг дуудаад. Тийм, лонли болоод тэгэл грэмигс хүч гоогаад байгаа гэж. Тэгээд дөрүүлээ нийлээ хүчээ нэгтгэхэд одоо та хүчээ цацж байна гэж юм. За дөрүүлээ ярианд орё. За яриа. За бид дөрөв юмаа ярьдгаар энийг гээд тусанд орж ирлээ. За нэг гаргалгаа хэлчихсэн юм. Тийм шүү дээ. Тэгвэл хэдүүлээ амар шоглуулж ирсэн ярьсан ажиллаа шнэ. Тийм бантон байна. Тэг ямар нэг юм хэлэхдээ нөгөө хүнийхээ өнцгөөс бас бодож байгаад хэлчихвэл Тийм. Тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэж байгаа те. Ингээ хэлчихвэл нөгөө нь юу гэж бодхол за би юм байсан бол яг л Гэтэ яг энэ ухамсар болохоор нэг жоохон 20 гараад ч юм уу те 25-аас дээшээ ч юм орж ирэхлээр гэд хүнд яалч яахгүй өөрөө орж ирдэг. Тэрнээс өмнө болохоор тийм. ингээд яалч яахгүй болдгоо шнэ. Юу ч бодохгүй маа гэж хэлчихдэг. Тэрийг нийттэй байна гэж бодвол. Харин тийм нийт юм шүү дээ амар хэлчихдэг. Манай дүүгийнхаа амир ингээд яагаад гэдсэн штэ. Одоо ингээд ялгарлаад идэх гэсэн штэ. Тэгвэл аав ээж нар амар сайн зааж өгөх хэрэгтэй хэл та. Тэр манай дүүгийн аав ээж хоёр л тийм дандаа хэлдэг. Ер нь ерөөсөө юмаа гайхуулж болохгүй, хүнийг тэгж шоглож болохгүй, байгаа байдлаар нэгж ялгуулж болохгүй. Эцэгчүүд ч гэсэн хүүхдүүдэд багаас нь сайн зөв ойлгож тийм зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэж надад нэг өнцгөөс нэг морж идэг байхгүй. Одоо яг нэг 10 жилийн хүүхдүүд амар болсон гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэнцээч нэг шоглуулж байгаа нэг хэсэг бүлэг хүүхдүүд байгаа шүү дээ. Яг тэдний оронд та нар юусэн бол яг юу их үү? Тэгэл юу ч хийж чадахгүй шүү дээ. Яг одоогийн нөхцөлд. Өмнөхөр бол ямар ч одоогийн бие юу? Яг одоогийн бие чи байвал яг одоогийн ухамсартай яг тэр 10 жилийн одоо тэр хүүхдүүдийн донд орвол Одоо яг одоогийн нөхцлөөр бол за чи наваа ингээл шоглол ингээл тэгээд шүү дээ. Надаа муухай мэдрэмж байнг төрөөдөх юм бол надад бол яг чи наваг байнг тэгээд юм бол чамтай нэг байгаад тахшилтай байхгүй шүү. Тэгэхээр шууд ингээл болоод одоогийн нөхцөл байдал бол шууд ингээл салхал байх л та. Тэгэхдээ тэр үедээ бол юм идэхгүй тэгэл явж л явах. Тэгээ ярилцах хэрэгтэй, найз нөхдөд сайн уулзах хэрэгтэй.
Энэс жоохон гашлаа л юм. Яах вэ ч шиг гэдэг үстэй. Юм хэлчихсэн нэр яах вэ? Ямар ч нэг гаргалгаа байгаа. Хийсэн бол яана. Тэгээс хаяа явж чадах уу? Хэцүүштэй. Бас яг цагаад бол хэцүү байхгүй юу? За тэгэхээр ер нь тэр шоглуулж байгаа хүнийхэн дунд байранд нь төлөө орохоос илүүтэйгээр ер нь шоглож байгаа хүмүүсүүд нь энийг анзаараад боловсрол гэж амар хүсэж байна тийм. Тэгэхээр тэгэхгүй бол нөгөө талд нь гаргалгаа болох жоохон амар хэцүү юм байна. Харагдах салаас бол бүгдээ өөр болохоос тэгэл амьдарч байгаа зорилго нь л адилхан шүү дээ. Тэгэл угаасаа шоглож байгаа хүмүүст нь хөгжилтэй болохоор л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өөр хөгжилтэй байхын тулд ярих юм эсвэл хийх юм зөндөө байна. Эсвэл зүгээр тэгэл хөгжилгүй одоо зүгээр чимээгэл хийж байл хамаг дэрч юм. Суулгах гэж өөр юм зөндөө байгаа шүү дээ. За би махын хувьд бол нэг ийм хөл юм. Гэтэ ер нь бол саяны сүүлд хийсэн жишээ бол одоо би махбод ч бай, зан чанарч бай, одоо хүүсдэр ч бай ер нь бүгдэн дээр нь л орох л та тийм. Ер нь гадуурхаж байгаа хүн эсвэл шоглож байгаа хүн л өөрөөсөө анхаарахгүй бол хэцүү байна. Одоо болохоор зан чанар дээр болохоор яг альтрууны бидний ярьжсэнтэй адилхан юу л та. Би боо гэдэг чи явчихсан. Боо жоохон золхоохгүй. Гримикс сайн мэдэхгүй л байна. Сайн нэг удаан хамтаж зүгэлхлээ. Харин золхоо тий. Ер нь жоохон тийм удаан штэ. Тэгсэн мөртлөө богийн юмнууд нь ингээд амар яваад байдаг байхгүй юу. Би болохоор богоос шал өөр төрлийн юм ингээд нэг жоохон сүв сав жоохон хурдан юмнуудаа хийх амар дуртай байхгүй юу. Тэнгүүд ингээд богийг би ингээд харангууд ёо яаж амьдраад байна гэж бодоод байдаг байхгүй юу. Тийм би болохоор аах ингээд боо чи хурдан бай гэлээ өөрийнхөө өнцгөөс амар хэлээл. Тэнгүүд үгүй боги болохоор удаан нарыг өөрийнхөө юм маягаар бас ингээд яваад байгаа байхгүй юу. Богийн ус би суралцсан нь яг сүлд нь харахлаа ингээд байгаад байхгүй юу. Зан чанарх тэр нэг ийм хүү ялгаан дээр таад нэг жишээ нь тэнгуүтэй ингэдэж штэ. Одоо богийн удаа хөдлөд дээ штэ тий. Би хурдан хөдлөд тэнгууд богийн удаа хөдлөд би яг өөрийнхөө өнцгөөс харснаа жоохон ууралж муурлал тий. Хурдл муурлал эсвэл ингээл амар дургуун нүрэл жоохон тэнийг мангараар нь бодож модол. Тэр тэгээд л энийг юм буруу болоод байгаа. Тэгэхээр цаанаасаа өсөн зан чанар нь бас өөр шүү дээ. Зарим нь ингээл хурдан, зарим нь удаан, зарим нь жоохон бүр удаан тий. Жоохон манараач юм тий. Тэгсэн мөрөөр зарим хитрхи ухаалаг ч юм уу тий. Тэгээ бүгдээрээ ингээ нэг дор амьдарч байгаа. Тэгээ цогцгоо зүрээр авахгүй. Тэгвэл ухаантай нь ингээл нөгөөдөлөө ингээ өөрөх хэмжинтэй л галсвал бүр манараанууд нь ингээл өөрийнхөө юм дэлгэх гэж хэцүүлдэг. Өөртөө хоорондоо цогцол байгаас авахгүй. Тэгээд өөр болохоор бас тэрийг ингээд энэ амар тэнийг мэнийг гэж тэгэхэд бас голтой тий. Амар утгагүй. Сая ихтэй ясны бодчихлоо. Ялгуулан гадуур дээр яг ингэж гардуур нь ингэж ярих бас муухай тий. Нэл авахгүй юу. Боги угаасан. Энд чи угаасаа бай. Гэтэ боги төрч угаасаа хурдан удаан ч мэдлэлцэн л тий. Энэ нь одоо ингэ мэдлэлцдэг болохоор амар тий. Тэгэхгүй би ингээд яг өмнөхөр яваад байл амар хэцүү шүү дээ. Худлаач хэлээ. Гэтэ яг ялгуулан гадуурх чаа ингэж нүүрэн дээр нь ялгуулан гадуурхаас илээс тэгж ардуур нь хөнтөн жардаг гэж илүү илэрдэг баха. Гэтэ сая богийнх дээр ирчлээ гэж хэлж байгаа юм шүү дээ. Гэтэ тийм бас яг ардлаар нь бас ярихыг хэлхийлэх хэл та. Яг зан чанар дээр бас төлхөө орох бах тий. Гэтэ inside out дээр гэдэгтэй байнга happy байх гэдэг байхгүй хаяа гэсэн. Гонхтой байх мэдрэмж бол авах ёстой мэдрэмж. Яг ингэж одоо чинь ингэж хурдтай ажиллах тэншүүн байлаа шүү дээ. Хаяа ч гэсэн ингээд нэг жоохон хойшоо суугаад ингээ удаан юм ингээд хуцтай бодож үчгэн бол чухал ч дээ. Тэр үед яг богийнх тань тусах байхгүй. Тийм. Тийм бол би найзуудаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ёо ямар амар хэлээ. Яг бүр орж штт. Яг нэг гой базаа хэлчихлээ тийм. Тэглээ. Манай аав шовдор гэдэг байхгүй. Тэгээд би нөө яг 10 жилд байхад нөө хүүхдүүд манай овгийг мэднэ. Тэнгүүтээ яг тэр үед нөө Кьюза нэг юм шовдор л үтнэ гэдэг дуу хийсэн байхгүй юу. Тэгээд би ажил нөө багаас амар ичдэг байсан. Яг ч нөө жоох хүүхд ч бас жоох ичдэг шүү дээ. Аавын нэрээс ингэ ичдэг байсан байхгүй би. Манай аав шовдор гэдэг. Тэгээд энийг хүмүүс мэдчихвэл шоол гэж боддог. Тэгсэн чинь Кьюза бүр ингэ шовдор л үтнэ гэдэг дуу хийсэн. Тэгээд яг тэрнгээр намайг хүмүүс амар ингэж дийсэлдэг гэсэн юм. Шовдор л тоо нэг яг нэг альтрууны бие махбод тэр гардаг шиг. Тэгвэл би ингэ бүр яаж чадахгүй амар юм бүглэл бүр ингээл бүр зүгээр л ганцаараа амар санагддаг байсан шүү дээ. Гэтэ одоо бодохоор амар жижигхэн байгаа байхгүй. Тийм нөө тэгж хэлээ би яг яах ч гэсэн чинь тэр үед л амар том. Тийм тэр үед амар хүнд байсан. Тэр ч ав мөг нь хүүхдүүд хамаа наваа гэлж хас тийм. Тэрний дээрээ хаа гэл нэг ямар ч инээдтэй юм болох ч тийм. Тэгээ угаасаа 10 жилийн ингээд ангийн хүүхдүүд чинь ингээд бүгд ингэж доо
бусдаагаа нийлж ингэж одоо хамт хөл алхаж явах юм өсдөө шүү дээ. Тэгэл нэг нь шоодруулагч үл яа тэгч болохгүй юмсан гэж дотроо боддоо шүү дээ. Хэмцгэлээл. Тэгэл одоо та жишээ нь ингээл би нэрнээсээ болоод одоо эднэрийн дунд орж чадахгүй байна гэдэг чинь. Гэж бодоод байгаа шүү дээ. Тийм байсан. Тэ наа чи ялгархан гадуурхалттай хэлчих. Яалч яахгүй амар гадуурхдаг гэсэн юм байна. Би бүр амар гадуурхах гэж үссэн шүү дээ. Тэгш гомцонд. Гэхдээ одоо бодглохлоор ингээд амар жижиг асуудал байсан шүү. Ингээд бага ангит чинь ингээд шоглол гэдэгсэн шүү дээ. Тэгээд доошоо дээшээ томор тусам тийм яригдгаа байсан юм зү. Ухаан суугаад байх болсон. Би бол томорцмоо баг шовдер гэдэг нэрийг баг ингээд урдаа бариа явмаар санагдаж байна. Тэгээд найзуучин ч гэсэн таны хүлэн зөвшөөрөл ухаантай болоо тий. Тийм. Дунд ангид л ер нь тийм юм амар их байдаг шүү дээ. Тийм. Тийм ер нь яг нэг охтуудаас ичиж эхэлдэг нас шүү дээ. Бүх юм болж эхэлдэг нас тийм ч одоо. хилчлийн насны Тийм. Тийм яг тэр үед нэг юм жижиг юмуд амар хүнд үлдсэн байдаг тийм. Одоо бодонгоо жижиг гэн. Тэр үед бол хамгийн том асуудал байгаа шүү дээ. Яг бүр 10 жил сандарчлаа. Амар хэцүү өнгөрцөн дээ 10 жил. Дөрөв нэг юм хэцүү 10 жил болсон. би бол суужсан. Чи 10 жилдээ апплод өгсөн. Оо тийш дээ. Гэтэ тэр бол Би одоо аппараттай. миний бас нэг баярлах юм. Тэрийг бас хэлчихье. Миний баярлах юм болохоор манай би чинь баг 4 жил аппарат зүс авах одоо буцаад хэлж байгаа ёо. Тэгсэн чинь манай ангийн багш үнэхээр сайхан сэтгэлтэй маш мундаг хүн байдаг гэсэн баггүй. Тэгээд намайг анх аппаратын хичээлд орж иж байхад намайг урд гарч ирж байгаа ангийн хүүхдүүдэд тайлбарлаж өгөөд тэгжсэн. Тэгээд хинч наваад тэгж юусоо гоочсон оромжил чи аппараттай гэж юусоо юм ярьж байгаа. Манай ангийн багш бол үнэхээр мундаг хүн байсан. Тийм болохоор манай багш нар ч гэсэн бас хүүхдүүдээрээ тэн зөвлөгөө өгөөд бас тэг хэрэгтэй байна. Тийм ээ. Ихтэй багш нар үзэх болов. Нэг хүүхэд нь үзээд багштай үзлээ. Багш шээжтэй Багштай үзүүлчихгүй дөө. Мэдээж угаасаа ганцаархан аппарат ороод ирэхэд бусд нь тийм байдаг гэж мэдэхгүй байхгүй. Тийм болохоор итлээч хамгийн их нэр реакшн гоочилж эхлэв штэ. Тэр үед нь багш нь шууд урдуур. Ядаж тэр үед нь хориод гэж. Ахаа хориод мэдээд ингээд тайлбарлаад өгчлээ. Бас тэр гойжилж байгаа хүмүүсийн бас буруу бас биш дээ. Яг ингээ амьдралд нь гинт шин юм ороод ирэх юм гэдэг. Би бол мэдгүй ингээд хүлээнээд байсан. Төмөрөн шүдтэй хүн юм шиг юм аа. Наач яаж юм аа ингээл хүрэл робот юм шиг те. Тэгээд тийм болохоор ингээд хоёр талын ертөнцийг ингээд Яаж уусгах нэгтхийг багш ч мэдж байгаа юм гэж байна. Гэтэ тэгэл аппарат авахлаа ярьцаасан цав цагаа тв тэгш шүтдэл орсон ш. Яа гэх Хүүсийн онцлогуд байгаа байхгүй юу? Тэгэд энэ дээр болохоор эрэгтэй нь эмэгтэйгээ оройн цагаар ингээд одоо болзоонд үрж байгаа байхгүй юу? Тэгвэл эмэгтэй нь ингээд эрэгтэйтэйгээ гоё ярилцаа суuna гэж бодож байгаа байхгүй юу? Тэгвэл эрэгтэй нь болохоор хэрвээ оройн цагаар одоо болцохыг зөвшөөрсөн бол гэртээ болцохыг зөвшөөрсөн бол ер нь бол одоо ингээд шууд хэлчихэ ингээд унтна гэж ойлгож байгаа байхгүй юу? Эрэгтэй эмэгтэй нь болохоор амар гоё ярилцаа суuna гэж бодож байгаа. Гэтэ ийм юм байдаг ч бас эрэгтэй хүн бол ингээд шууд өөрийнхөө хөлийг л авчдаг. наач нөгөө бүр бас нөгөө дунд ангиас эхэлж штэ наачаа. Бүгд нөгөө нэг юп юм өсгдөг. Хүмүүсийнхаа нөгөө леж юм чинь татаад байдаг. Өөрсдөд нь бол амар их хөгжилтэй. Тэгээд дээрэс нь тэр чинь яг нөгөө шилжилтийн нас эхэлж байгаа. Бас цаанаас нь тийм хүн ядаглах л та. Тэгээд тэрийг бас бодож үзэхэд октод тэр чинь бол амар хэцүү байгаа штэ. Хүмүүжил юм дүү. Тэг хүмүүжил би бол амьдралдаа нэг ч удаа тийм хийж байгаагүй. Манай ангийн хүүгүүд нэг хэсэг бүр донтцсон байсан бүр. Йоо. Ийш харна хүүхдүүд юу юм. Би бүр хаана амьдраад байгаа юм бэ гэх. Тэг би нэг дөөрөөгаа тийх юм ерөөсөө нэг цаанаасаа болохгүй. Одоо сайн хүмүүжил юм да одоо. Хүмүүжил таа. Тэгэхээр амар шин надад ерөөсөө бити техник гэж ерөөсөө хэлж байгаагүй зөө ээж мэж. Тэгсэн мөртлөө ингээд цаанаасаа ингээд тэгж болохгүй санагдал тэр үедээ. Яг өөр хүмүүсүүд ялгаан л харагдаад байна. Тэрнээс одоо эхлэн штэ. Тэгээд тэр чинь ингээ явсаар хагаад ингээд бүр нэг том болоод ирэнгүүтээ тэр асуудал руу орж ирэн л дээ. Тэгээд наад жайгуу хэцүү асуудал. Хүмүүсийн асуудал дээр бас ирчүүд бол яаж ч утсан эмгтээчүүд хөндлөх хэрэгтэй. Ер нь хоёр хүүс хоорондоо бие биенээ хөндлөж харьцах хэрэгтэй. Ер нь ирчүүд нь ухаантай байгаа л эмгтээчүүд нь эрэгтэйчүүдийг хөндлөжүүл амар амархан юм шиг. Яг зөв. Наач яг тийм. Яг. Гэтэ ер нь ингээд гадуур ингээд хүчин болол амар нэг юм хүнд гэмт хэрэгүүд болоод идэв шүү дээ. Тэр нь тэгэл дандаа л эрэгтэйгээс нь болсон байд шүү дээ. Тэгэхээр яг бас эмэгтэй улсын байдаг л хальтаа. Гэтэ ер нь бол 80% эрэгтэй нөхгүй. За одоо тэр болохоор нүунийг энэ одоо тэр хүний ярьж байгаа үг шүү заяа. Тэр их болохоор ингээд намайг коллежд байхад ингээд зөндөө олон охтууд ингээд хариуцлагагүй үйлдэлгүй ухаангүйгээс болоод зөндөө олон ингээд хэрэг явдал ингээд оролцчихсан. Тэгээ тэр үед ингээд одоо бусад найзууд нь ч юм одоо тэр охины ингээд муухайгаар дуудаад эхлэн штэ. Одоо муу мухаагаар хараагаад явдалтай Монголд тэгэл Монголд яг тэгж ярьдэн штэ. Тэгээд эрэхт нь
нөгөөтг нь ингээ хүчин болчиход идэг гэдэг ч жоохгүй нөгөө эмэгтэй нь ингээ шууд намайг хүчицсэн гэж ярьцдаг. Өөрийн одоо буруудахаас болоод тэмүүт нь чинь Америкт одоо хүчингийн хууль бол амар чанга штэ. Тэгэл тэр эрэгтэй хүний ингээ амьдралаар тоглож байгаа байхгүй. Тийм бичлэг үзсэн. Тэгж болохгүй гэдэг тэр их амар уурлсан бичлэг үзсэн. Тийм болохоор манай эмэгтэйчүүд ч гэсэн амин хүндэлтэй ухаатай, эрчүүдэн ч гэсэн ухаатай байх хэрэгтэй. Яг энэ рүү орохлоор амар олон салаад байна тий. Ч одоо дэлхийн сэдв шүү дээ. Амар том. Харин тиймэр арай л том сэдв байна. Тийм да. Тэр бидний хувьд бол тэгвэл энийг яаж шууд яг бид дөрөв бол зүгээр өөрсдийнхөө туршлагаас л яриад байгаа юм. Бид нар ч одоо яг яриадсан ч амар дэлхийн юм ярьж байна. Бид нар ч бас мэдэхгүй ш дөнгөж амьдрч эхэлж байгаа ч. Яг өмнөх хэдтэй бас нэг жоохон туршлагаас л хуваалцж байгаа болохоос бас амар их юм үзэж харддаг хүмүүс биш. Тэгээд одоо яг ямар ч юм бэ бодсон бодол бол байх шүү дээ. Тийм. Нэг хуцаар ялгарч гадуурах ч одоо юмд орхлоо. Ингээд хуцнаас зүйлс юм да тийм. Би мах хөдлөх юм шиг байна. Тэр чинь хөрөнгө мөрөнгө бас нэг баян ядуу бас амар ядуу. Баян ядуу гэвэл бас дахиад нэг сэдв гарч ирж байна. Баян ядуу өмсөн зүсэн дээр. Нэмээ ярьчих уу? Гай үү. Яри. Баачин бодлоо ч одоо баг баян ядуутай. Тэр тийм орон дээр. Ялангуяа манай оронд амар юм шүү дээ. Амар юм их мэдэгддэг. Тийм шүү дээ. Одоо унсан машинаар нь хүртэл. Тийм. Нэг амар дэрлэгдэгтэй. Одоо ингээд машин шуунаад одоо ингээд нэг 20 нэмэх амьдрал руу ороод ирэхээр зүгээр ингээд тэрүүр амар хүмүүс дүгндэг болчт юм лээ. Тэгээд машин гэлтэх одоо хамгийн наазахын нэг өмссөн хувцсаар амар яа тий. Юу бариу өмд өмссөн юм бэ наа чи. Чи наад юу нэг хотуучиг мохтуучиг. Одоо юу гэсэн чи бариу өмд өмсдөг болохоор хүүсээ солигтой давхан болох юм ааш. Эсвэл октод зөвхөн өмсөх хэрэгтэй юм мэдхгүй. Тиймэрхүү юмнууд гайхаад байна. Юу ч өмссөн хамаагүй сте. Тийм юу ч өмссөн хамаагүй байхгүй хүний л дурс тийм. Өөрт нь өмсгöd байгаа шүү дээ. Шудраг байх талаас нь харуул угаасаа хүн бол угаасаа л юу өснөө өмсөх хэрэгтэй. Тийм. Юу өснөө л идэл зүүх хэрэгтэй. Тэгвэл нөгөө нэг хүмүүс ч бас яг ингээ юм бодохгүй л хэлцдэг байх тийм. Ямар нарийнх юм. Тэгээ юу өмсөх юм. Яг нөгөө нэг өмнөхдөр байгаа. Шийдвэл амар гаргалгаа гаргаж чадахгүй зүгээр асуудал дээр ярилцаар. Яг угаасаа бидний туршлага л энэ байна. Тэгээ угаасаа нөгөө сайн их амьдраагүй тэгээ дээрээс нь нэг сайн амьдраагүй. Мундаг амьдраагүй. Чанаргүй амьдрсан. Тийм болохоор ингээд өөр өөртөө өнцгөөс л хэлж ийн л та. Таад нас шүүлтүртэй андараа. Тэг яах вэ? Яаж тийм гайхалтай ертөнцийг бий болгох вэ? Үхлийн тэмдэглэл байна уу? Энэ олчлоо. Баястай ахын юм хэлж. Бүгдээрнгийнх нь ингээд нийлдэг одоо хүрээл байгаа шүү дээ. Масс бол биш шүү дээ. Бүгдээр фильтртэй гайгүй мэслэлээр анзаарахгүй байхаа. Одоо массад бол өстө бараг чи өстө бариун дөмс шиг гомог шиг дөмс зөндөө байгаа. Тий, яг бүхэнтэй хамт байж үзэг болохоор бид мэдэхгүй байгаа байхгүй. Бидний хүрээл донд бол гайгүй шүү дээ бүгд иржтэй. Угаасаа гайгүй мундаг хүмүүстэй нийлдэг найзалдаг те. Гэтэ яг масс донд бол яг юугаач мэдэхгүй ч юм уу. Одоо юм мэдггүйгээсээ болоод тэгэж хүний донжлдог хүмүүс зөндөө байгаа. Тийм тийм. Тийм зөвхөн дэлхийд тэр Монголоос өөр улс хүмүүс байдаг. Тэгээд хүмүүс яаж амьдарч байгааг нэр яг нөө Японд нөө боогийн битэр нэг явсан байхгүй. Тэгээд яг тэр Шибуяд бүр ингээд амар сон гаж стилтэй хүмүүс байдаг л. Бүр ингээд битэрч нь анх удаа харж байгаа шүү дээ. Бүр ингээд харахгүй чадахгүй юм чи бүр ингээд хараад бүр ингээд нүүн хүмүүсэл үнэхээр тоодгон л. Яг тийм хэмжээнд хүртэл манайхан бас тийж байж чадвартай ширтгэн байхгүй. Энэний нөгөө тал нь бол болохоор бас яг тийм мөнгөгүйгээс болоод яг таалагц хувцас авч чадахгүй. Яг байгаа юмудаа айгүй гоё цэвэр хүмүүсэд явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тийм. Тэ. Тэгмүүд ингээл тэрийг хувц байхгүй да биш. Яг нэг цэвэрхэн хувцнуудаа ингээл өмсөн юм гэж хүмүүс яг наавс тайдон гэдэг юм тий. Эсвэл энэ хувцтайгаа энэ хитон гэдэг ч юм. Гэтэ юу одоо бол яг үүндээ гаргалгаа нь ийм байгаа байхгүй. Яг үүндээ сэтгэлийнхаа амрыг бодвол ганцхан өмсдөг хувцтай амар амар идэв шүү дээ. Гэтэ ямар ч бодох юм байхгүй шууд өмсөөл гараал ингээл өглөө гарч магад ямар ч юм хоцорч моцрохгүй хувцснаас болж хүн амар стресстэй шүү. Угаасаа минимал амьдрах хэрэгтэй. Минимал амьдрах юм бол амар гоё шүү. Би жишээ нь гэдэг бол яг 10 жилийн хот ингээл амар их хувцас аваад уулзал өгөл өдөр болгон шинийг өмсөөл ингээл байнга салдаг. Гэхдээ сүүлийн одонгот сүүлийн ойрын хэдэн жилдээ би бол өөрт ингээ хувцас аваа явж байгаа шүү дээ. Тэснэ өөртөө эвтэйхэн нэг хувцас авчих юм бол би тэрийг баг саргаар ингээл битүү өмсчдэг. Яг л тэр нь зүгээр надад эвтэйхэн байвал амар гоё гэдэг. Гэтэ минь та бид нартай байхлаа бид нар хизээж таныг тийж үл хөнцөхгүй болохоор танд тийм байна. Та шал өөр хачин муугаа найзуудтайгаа л таныг хэлнэ шүү.
Тийм бай, тийм бай. Бас яг Одоо байж та нэг бэлчээ. За уучлаарай би ихтэй жоохон шулуухан бөгөөд ууртай юм шиг нэг бэлчин. За эхлээ уучлалтгаараа сайн Үнэхээр байна. уучлаарай. Гэтэ би бол яг үнэхээр шулуун хэлье гэж бодож байна. Хизээж хүний өмсөн зүйлснээр нь ялгаж доромжлох үг хэлэх хэрэг бол хүнд бол байхгүй. Бусад хүний хизээж тэгж болохгүй. Тэгж хэлж байгаа бол үнэхээр ямар муухай юм бэ л гэж хэлнэ. Яа би чамаа бүр алан шүү гэж юм бол гэж бодсон. Бас гайг авсан. Би бол хизээж тэгж чадахгүй лээ. Тийм байл үнэхээр одоо бол байж болохгүй юм чинь. Тийм одоо шал өөрчлөлт шүү дээ. Гэтэ угаас тэгэл хэлтэй. Хинт ч хинэгч шүүх хэрэг байхгүй. Тийм. Баг шүүгч яахгүй. Хэрвээ хинний шүүгээд байвал тэрийг нэг тоохгүй байвал бас уг нь хүн дээр хүлээж Хүн юм чинь таад тийм. Тэр сэтгэл зүй амар хүн дээр юм л таас. Комент За би л тоохоо бэлдсэн гэж Одоо энэ хэдүүлийн дархлаа толцсон байхгүй юм дахлаа яг байгаа. одоо тэр хүмүүс чинь яг тэр цаг үе дээр явж байгаа бол хөө яаж л гэх гээд байгаа. тийм наа ч бас буруу ботсон байна. За ингээд нэг хүнд нөгөө ингээ хэлчлэр амар ийз яадаг те. Зүгээр шүү дээ тэгчихгүй гээд хэлчихлээ. Зүгээр ойлголоо. Орсноо ингээд орчдөг. Юу нь болтоо гэдэг нь хэлээд байгаа. Гэтэ нөө амар ингийн юм шиг хэлчихлээ. Тий. Бүгд гэгаар явчихсан. Болохгүй хэр чинь нэг тоох гэжтэй үр дүн багтай тий. Бүр нэг юм жишээтэй хэлэх хэрэгтэй юм шиг байна тийм. Тий. Өөрийгөө л оронд тавьж үзүүл хүмүүс ойлгох бах та. 10 жил тэгтээ хувцсны асуудал гайг байж тий. Бүгдээрээ форумтай байсан болохоор ар гэрийн юу нь мэддэхгүй их зүгээр системтэй форум гэдэг. Бас тийм. Оо нэ яг тийм те. Тэр бол ер нь тиймхүү бодлого бол харин байж л Тийм уусаа байгаа. байгаа угаасаа ингэж давхаргааны ялгаа энэ төр байгаа шүү дээ. Нэр бас тийм шүү. Өнөр бас 10 жил нэг амар муухай юм төссөн шин юу. Ингээд ангид нөгөө ангийн багш орж ирсэн л. За эмзэг давхар хүүхдүүд дунд Яа. тэрийг ярьсан хүүхдүүдийн нэрийг хэлээ наа чинь. Йоо би бүр ингээд тэр үед бүр ингэдэг бас Муу тэгж нэрийн хэлүү гэсэн юм. нэрийг хэлээ тэгснэ за ингээд тэгснэ бүр ингээд цаас өгөө тэгснэ ингээд бүглүүлээ наа нөгөөх нь ингээд харчихснаа эмзэг давхар их баг. Тийм би яг тийм Саагсны ч юм сайн одоо тийд идэгцэн тий. Оо тэр миг одоо яаж яах гэдэг. Тэгэл тэр бол надаа үнэхээр эвгүй санагддаг гэсэн. Тийм. Тэр эвгүй. Тэгээ нөө хагас үн чин бүтэн үн чин гэж юмнуудын дугуулад идэв. Хагас чингүүд нь бос мос. Харин тийм. Бос ихээр одоо бүр айлтсан. Тэр өстэй үнэхээр надаа эвгүй санагддаг гэсэн. За ер нь ингэ дуусах дөө. За амар л удаан л минь Тийм. тийм гарах юм шиг шүү. Удаан л юм болчихлоо. Өө 15-аас 20 минут юм шилэг. Гэтэ яриавчдаг бол хизээч ингэж Зээш та 10 хурдан байдгүй л те. Угаасаа л удаан болдог. Тэгээд ямар ч гэсэн эцэст нь бид нар яг та нарт юу ойлгох гээд байгаа вэ гэхээр хэрвээ ингэж гадуурхаж байгаа хүмүүсээ л бити гадуурхаарай болж игэл тэгээд аль болох үгэн дээр цензур таандаарай. Тэгээд нөгөө хүн чинь гомдчихгүй гэдэг үүднээс бас жоохон бодлоготой те. үг хүчтэй. Тий. Бүр ингэж болохгүй гэж байгаа юм биш гэхдээ ер нь хүмүүсийн хооронд жок байх шүү дээ те. Гэтэ жоохон юм бодлоготой. Нөгөө хүний жоохон бодох хэрэгтэй. Өөрт нь жижигхэн жок байгаа ч гэсэн нөгөө хүнд нь амьдралын том асуудал байна шүү дээ. Тий. Тэр нь амар хэцүү байна бид нарт. Тэгээд энийгээ та хэд бас сайн бодолцоороо хэрвээ яг бас ингэж шоглуулдаг хүмүүс энийг үзэж байгаа бол хүчтэй байгаарай. Ирээдүйд бүх юм сайхан болно. Жижигхэн асуудал гэдэг юм а дараа нь бодоод байсан. Жохон томрол, жохон ингээл ухаан суугаад ирэнгүүт угаасаа амар жижиг асуудал. Хийж ухаан цуун танаа найз үү чамаа дээлэх чамаа ч гэсэн ухаан цуун болохоор. Айгүй бол одоо чамайг шогөлж исэн чинь том болоо чиний амар сайн найз чинь болж магадгүй. Яг тийм бишээ байдаг шүү. Би жишээ нэг юм ярих уу. За. Амар ингээд за нэг шоглдог байгаа шүү дээ. За би бас яг үндэ шоглдог нэс байхгүй. Яг үндэ. Одоо Өөрнөөсөө гараад ирсэн шүү. гэж хууцлаар 10 жилийн төгсчөл миний шоглдог байсан байдаг байхгүй. Тэгсэн бид хоёр нэг 4-5 жилийн дараа уулзахад ерөөсөө тийм харилцаа байхгүй. Би ч нөгөө шоглдог байснаач мартсан нөгөөх нь тэрийг мартсан тийм бүх юм ингээд айгу зүгээр энгийн болцсон. Тэгэхээр яалчгүй тэр үедээ л том байд юм лээ. Тэгээ ер нь бас яг хүний амьдралыг туулах ёстой зүйл юм шиг 10 жилдээ. Арь тий. Бас энийг мэдэрчээж бас том болоод нэг тийм хүн болгоод яг психологик зүйл юм шиг байсан. Тэгэхээр энийг айгуугаа энгийн хүлээж аваарай гэж та нарт хэлмээр байна. Яа бата тэгж ойлдог гэсэн юм. Би багтаа ерөөс үлдэхгүйс одоо сүүлийн үед л үлдэх юм. Нас явах Чиний нэр Instagram-ыг хардаг. Чиний нэр Facebook дээр явж байгаа юм бол постод бүр амар би нүгэн вайрс наач. Наач бороо биш шүү. та нар битээ нав гадуурхаад уйлаад үзээ. Тэг Grimix болохоор одоо ойрын хугацаанд жоохон амралтаа авсан байгаа тий. Тэг хажуугаар нь охин таягдсан байгаа. Оо Тийм үү? Хаягдсан байгаа ч гэж угаасаа хаягдсан шүү дээ. Нөө бүр дээр үе нөө.
Гүг саяхан сархан. Оо. Одоо гараад. Одоо гайгүй дуусчихин дөө. Одоо сэтгэл готрол нь дуусч байна. Дуусгаал юм. Гэтэ хаяа гинт орж ирнэ. За тэр ч яах. За бичлэгнүүд эзэнээс. Хаяа нэг манай чаналыг Бичлэгнүүдээ хийнэ. 8 сарда ч юм уу. Мэдхгүй байна гэхдээ. Тэгээд өнөөдөр бидэртэй хамт ярилцсан Remix байлаа. Энэ видеог бас үзэхээс гадна ингээд подкаст чиг 50-д сонсч удах зүгээр юм байна те. 20 минут зэнатлах нь хэдүүлэх юм уу да. Тийм подкаст чиг нь 50 сонсох гоё юм. Тиймэрхүү видеод гоё гэхдээ бас үзэхээс илүү зурх мөртлөөр тавьчаал. Энэ аудио гайгүй бичигдсэн баг гэж найдаж байгаа шүү. Миний хулыг хоёулаа бол гоё л орсон байх юм. Хоёр ясан л. Гайгүй хөө. Сайн бичиж байгаа. За тэгээд энэ удаагийн оролцоод хөгжий номер 4-ийг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд үнэтэй цаг цаваа гаргаад бид дөрвийн одоо тэр өчөөхөн амьдэрсэн туршлаганаас жоохон хуваалцаад чихээрээ сонссонд үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн имчилгээр уулзъя. Дараагийн имчилэг ямар ч урагшлаа цагаарч. Гэхдээ аль руус шойн борлаа. Тийм бор. Би угаасаа л бор юм байна. За. Тэгэл ингээ ирсэн л байсан юм шиг. Урагшаа ингэж юм. Тийм байх. Тийм ингэж ингээд байна. Окточ чиг. За тэгээд дараагийн имчилгээр уулзцаая. Баяртай. Bye. За nice. Тэгж орж ирлээ. Алга таач гарч ирэл харах угаасаа.